эзний өргөн дотор зүгээр тэнгэр элчлэр явж байсан хүмүүс очоод яриад агуу байсан. Are you catching this? Ойлгож байна. Then God has to force Peter to go. Тэгээ бурхан бүр Петрийг бүр хүчилсэн багш яв. It is the total opposite as today. Үнэхээр өнөөдрөөс бол тэс хөндлөн байгаа байхгүй. We have to force people to come. Бид нар хүмүүсийг хүчлэх хэрэгтэй. God had to force Peter to go. Бурхан Петрийг тэр үед хүчилсэн байна. When he came to them, тэр хүмүүстээр ирэхэд Cornelius had filled the house with people. Корнелийн гэр пик хүнээр дүүрсэн байсан. No mobile phone. Ямар ч гар утас байгаа биш. No church program. Ямар ч сүмийн хөтөлбөрөөр биш. Remember Sunday morning 10 o'clock the church meeting. Бүтэн сайн өдрийн 10 цагт сүмийн цуглаан дээр Cornelius brought everybody together. Харин Корнелийн гэрт бүгд He filled the house. гэрийг дүүргэсэн байсан. When Peter came, Петр үрж ирэхэд he didn't want to come in because they were heathens. Who? тэр чинь нэг хариу үндэстэнгүүд байсан болохоор Петр дургүй байсан байхгүй. Unclean people. Би боцор хүмүүс рүү яаж Can I have some gloves on my hands? яа гэвэл бэлээ үүсгэх юм ариутгах юм бэлээ үүсгэх юм. Then they push him in. Тэгээд түлхэд оролцож байгаа байхгүй. That's my imagination. Энэ миний төсөө шүү. He didn't want to push him. Then Cornelius said, Корнели хэлж байгаа. we've called you. Таныг дуудлаа бид нар. And now, Одоо speak to us everything God has told you. Бурхан танд хийсэн болгоныг бидэнд яриад байх. Hey, how many churches say that to the pastor? Яа, хэдэн сүм пастортай ингэдэг болоо. The pastor had to force them to come. Би пастрыг хүчлээ, пастор нь хүчлээ. Listen to what God has spoken to me. Тэгээд бурхан надад юу гэж хэлснийг хэлий, сонс. Here, something happened, something supernatural happened. Үнэхээр юу болсон юм болж байгаа байхгүй. And Peter began to talk. Петр нэгэд In the middle of the speech, the Spirit came down. Тэгээд дөртчаад хэлсэн чинь сүнс болж ирж байгаа. Phenomenal things. Тэгээд бодоо. When we join Him, бид нар түүнтэй хамт байхад, when we ask Him to join us, we have to work so hard. бид нар түүнийг бидэнтэй хамт байгаад дуудахад хэцүү. Бид нар айгүй хэцүү хүнд нөрийг хөдөлмөрлөдөг. What keeps my church together? Бидний сүмийг юу барьдаг гэж хамтдаа. Is the voice of God in my voice. Миний дуу хоолойд байгаа эцгийн дуу хоолой барьдаг. When I talk, my songs, they know. Би ярихад миний хөвгүүд намайг мэдчихэж. And God puts the strings in my heart. The strings in their hearts are moving. Бурхан миний зүрх сэтгэлийн утсаар тоглохдоор зэрэг чинь хөвгүүдийн зүрх сэтгэлд утас. In the future, things will be very easy. Ирээдүйд юм ямар гоё ялбар болно гэж ямар сайхан бэ. Very easy. Үнэхээр амар болно доо. Ялбар болно. Are you listening to me? Намайг сонсч байна даа. Oh, I'm dreaming. Үнэхээр мөрөөдөж байна. But the dreams will come true. Тэр мөрөөдөл чинь биелнэ. Because it's a God dream. Яа би энэ бурхны мөрөөдөл. That's why we have to take the training. Тийм учраас бид энэ хөтөлбөрт дуртай явах. Pastors have to shift in the spirit. Пасторууд одоо сүнс дотор зөв сав гэж явах. People have to shift in the spirit. Хүмүүс ч гэсэн араас нь сав. Because God will make fathers and God will make sons. Яа би бурхан аавуудыг гаргаж ирнэ. Хөвгүүдийг бий болгоно. And the Spirit will connect them together. Тэгээд сүнстэйгээ холбогдох. Not programs anymore. Ямар ч хөтөлбөр биш. Not orders, commandments. Ямар ч тушаал, ямар ч захирамжийн дагуу Do биш. this or do Энийг that. хий, энийг хий. That's slavery. Энэ бол штэ. Amen. If I have to push my children to do something, it's not good. Хэрэг би хүүхдүүдэд заавал нэг юм хэлэхэд тул хүчтүүлгийн нэрвэл биш. If the children say, Daddy, can I help you with something? Зүгээр л хүүхдүүд нь аав бидний туслая гэж ямар сайхан. That's the house of God. Энэ бол бурхны өргөө юм. That's the house of God. Энэ бол бурхны өргөө. That's the way God has intended the house to function all the time. Бурхан өөрийнх нь өргөө яг л ийм маягаар хөдөлдөг байгаасаа гэж хүсдэг байгаа. They had a problem in Acts 6 Үгс 6-д нэг асуудал гарч байна. with the widows. Бэлгэсэн эмэгтэйчүүдтэй. Clothing, food, and so on. Тэдний хувцастай хооллох гэл. And Peter said, Петр хэлж байгаа юм. we cannot go and help you with that. Гэхдээ боли ерөөс энд бид нар туслахгүй. Because we have to stick to prayer and the ministry of the word. Яагаад гэвэл бид нар үгийн үйлчлэлд байхын тулд залбирал дотор байх хэрэгтэй юм гэж. Why does he say that? Тэр яагаад ингэж хэлсэн юм?
It is not about Bible study. Энэ ерөөсө Библи судлалын тухай яриагүй юм аа. That's Egyptian thing. Why did he have to pray? Because in prayer, he spoke with the Father. And speaking with the Father and listening to the Father produces not intellectual, biblical information. Listening to a father produces fatherhood. So Peter knew, if fatherhood decreases in my life, I will have to keep all these thousands together through human power. Peter ингэж мэдчихэж байгаа байхгүй. Хэрэг би эцэг гэдэг бурханлаг зүйлийг алга болгочих юм бол би энэ хэдэн мянган хүмүүсийг барихын тулд хүний оюун бодлоор үнэхээр чардах хэрэгтэй болно гэж. Through programs, хөтөлбөрөөр дамжуулдаг. Through meetings. Суглаанаа. Why do we have so many meetings? Бид нар яагаад ингэж их суглаа хийдэг? In our church we cancel meetings. Бид нар өөрөөс өмнөстэй цуглаануудыг чи. Now we have only Sunday morning every second Sunday. Багсаж байгаа байхгүй. Бид нар зүгээр every second Sunday. Хоёр дахь 7 хоногийн бүтэн сайдрал цуглаана хийдэг. We drop every second Sunday. Бид нар тасцсан байхгүй юу? But people will run away. Яна хүмүүс цуглаад явчих штеп. Yeah, if you build through human power. Энэ та хүний хүчээр тогтоохыг хүсэж байгаа бол явна. And busy program. Та завгүй хөтөлбөрөөр хүмүүсийг барих. If the programs makes them come, they will run. Хэрэг хөтөлбөрөөр тэдийг авчрахыг хүсчихвэл ер нь тэд нар чинь. Because they will go to another church. Хөтөлбөр байхгүй болоод тэд нар өөрсдөө явчих штеп. But if they are connected because of the voice, they will not run away. Хэрэг тэд нар эцгийн хоолойг өргөөн дотор сонсох юм бол тэд нар холбогдох бөгөөд эзэж авахгүй. I mean, our children are adults. They moved away from home. Миний хүүхдүүд том болоод гэрээсээ нүүштэй явсан. But they're still our children. Тэгэл хүүхдүүд нь хിവэрээ. When they move from home, oh, I don't have any father anymore. Тэд нар ингээл тусдаа гаруудаа яашгүй минь. Одоо би юу саа байхгүй. I'm on my own. Би ингээл өөрөөр амьдралаас таа. No, they moved away from home, but they're still connected. They're our children. Тэд нар гिचний хол нүгэ явсан. Аав байн цаан чинь автаа. When they come home, maybe after a whole month. Бүтэн сарын дараа тэд нар гэртээ иргэж ирлээ. The first second we're together, we're all familiar again. Like they have never gone. Тэгээд тэд нар хизээч бүр мөсөн устж алаагүй байх. Алга болоогүй буу дахиад цугламгцаа дахиад бүтэн ивэрээ. That's family. Энд гэр бүл. The church is God's family. It should work the same way. Тэгэхээр сүм бол бурхны гэр бүл юм бол яг юм биш. I even told the church. Би бүр сүмд хэлдэг гэж. Once I told them. Нэг удаа хэлсэн. Maybe we should make an experiment. Үгүй нэг юмыг туршиддаг үү? We cancel all meetings for 3 months. 3 сарын турш таг чимээгүй алга болъё. Ямар ч цуглаан байхгүй. And we see what happens. Юу болохыг үзье. Are you still connected? Та нар холбоотой хിവэрээ Or байх. have you decided to change church? Эсвэл та сүмээ салхаар шийдэх үү? If you have decided to change church, Хэрэг та сүмээ салхаар шийдвэл why did you do that? та яагаад энийг хийж байгаа вүлээ? Who is your father? Who is your mother? Таны аав чинь хаана? Ээж Who are your brothers and sisters? ах дүү чинь хаав вэ? After 3 months, they should come back full of fire. 3 сарын дараа бид нар галтаар дүүрэн буцаж ирэх ёстой байхгүй юу? Because they have walked with God for 3 months. Бид нар 3 сарын турш бурхантай хамт алхсан байна. Сүмэнд нь цуглаан байхгүй ч гэсэн. Амен. But Philip, what about the church? Is the church not necessary? Тэгэхээр Филиппитэй сүм тийм хэрэггүй гэлгээд There байна. is something called church. Окей, сүм гэж нэрлэгддэг нэг юм But байна. it's not that. It's not the normal Christian church. The church of the kingdom is a training center. Тэгэхээр сүм гэдэг чинь зүгээр л нэг орж гарч яадаг нэг тийм одоо дин буудал биш болчиход байгаа байхгүй. Хаанчлалын одоо бүр одоо би сургалтын төв болоод байна. When I think church, Би сүм гэж бодохдоо